эхний үлдэгдэл оруулах хэсгийн дараагийн хэсэг нь бид нэр мөнгөн гүйлгээний тайлангийнхаа эхний үлдэгдлийг оруулж өгнө. За мөнгөн гүйлгээний тайлангийн эхний үлдэгдлийг оруулж үзье. За эхний үлдэгдлээ оруулахдаа бид нэр өмнөх улирлын үлдэгдэл оруулах гэсэн энэ багнан дээр бид нэр өмнөх улирлынхаа үлдэгдлийг оруулж өгнө. Харин энэ тайланд хугацааны дүн гэдэг маань энэ тайланд хугацаанд гаргаж байгаа гүйлгээнээс маань гарч иж гинэ гэж ойлгож байна. За тэгэхээр өмнөх улирлын үлдэгдэл дээр энэ тайланд хугацааны дүн нэмэгдээд мөнгөн гүйлгээний тайлан баланс маань өссөн дүнгээрээ энэ улирлын дүн гарна гэж ойлгож болох нэ. За өмнөх улирлын үлдэгдлийг оруулна. Өмнөх улирлынхаа үлдэгдлийг оруулахдаа мөнгөн орлого гэж байна. За мөнгөн орлого дээр нь би тоо оруулъя гэж бодъё. За тэгэхээр тухайн алдаа гарч иж байна. Энэ ямар учиртай вэ гэхээр мөнгөн орлого болвол автоматар гардаг хэсэг буюу томьёо татагдсан хэсэг гэсэн. Тэгэхээр бид нар доорх мэдээллүүдийг нь оруулж өгснөөрөө дээшээгээ автоматар дүн маань татагдаж ирнэ гэсэн үг. Гэвмэчлэн та өмнөх улирлынхаа мөнгөн гүйлгээний мөнгөн орлогыг мөнгөн зардлуудын бүгдийг нь нэг бүрчлэн оруулж өгөх шаардлагатай. Эхний үлдэгдлээ оруулж дуусаад доор тухайн багныг нь хамгийн доор энэ дүнг шалгах хэрэгтэй. За жишээлбэл би энэ дүнг оруулаагүй, нэг дүн оруулаагүй орхисон байна гэх юм бол энэ доор алдаа тоо гарч иж байна. Хэрвээ ийм тоо гарч иж байгаа юм бол бид нар эхний үлдэгдлээ буруу оруулаад байна гэсэн үг байна нэ. За хэрвээ энэ тайланд хугацааны мөнгөн гүйлгээний доор тоо орж ирэх юм бол бид нар журнаалаа буруу бичээд байна гэсэн үг. За тийм учраас хоёулаа алдаа гараагүй байх шаардлагатай. За ингэснээрээ тухайн улирлын маань мөнгөн гүйлгээний тайлан өссөн дүнгээрээ гарах боломжтой болж байна.